За, утган баяр гишүүний асуултанд хариулъя. Улс орон соёлын шинжилгээ ухааны яамны үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн гаргасан гомдлын дагуу 2013 оны 6 сарын 5-ны өдөр үүсгэсэн эрүүг эрхт гэрч охирч холбогдох этгээд байхгүй гэсэн үндслээр хэрэг төдөлзүүлсэн байна. За энэ эрэгтэй холбоотой болов гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Ёо утган баярыг ямар нэгэн хэрэгт с ижигтнэр тооцсон ийм прокурорын шийдвэр бол байхгүй. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар ажиллагаанд байгаа болон төдөлзүүлсэн ямар ч хэрэгт улсын хурлын гишүүн Ёо утган баярыг с ижигтнэр тооцоогүй. За 2013 оны 6 сарын 5-ны өдөр үүсгэсэн эрүүгийн хэрэгт Эрдэнэ Солон гэх хүнд хүнийг с ижигтнэр тооцсон эрүүгийн хэрэг шалгаж байгаа. 2014 оны 8 сарын 5-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндслээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ шийдвэрийг Эрдэнэ Солон гэдэг хүний өмгөөлөгчд нь 2014 оны 8 сарын 8-ны өдөр бол аль биесээр мэдгдсэн. За таны өгсөн асуултанд хариулах хариулт.